заяат өвд эсэхээ цусаа урсган хамгаалж ясаад ирсэн үлдээсэн газар шороон дээр амьдарч байгаа тусгаар тогтносон Монгол улсын иргэн бий өглөө бүр сэрхтээ өвд эцтэй талархаж амьдардаг тусгаар тогтносон улс орнд амьдарч байгаа да. Яагаад вэ гэхээр өнөөдөр ч гэсэн одоо ч гэсэн дэлхийн олон улс оронд маргааш би амьд сэрхүү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй улс орнд байгаа. Гэтэл бид амьд сэрүүнээрээ Монгол улсын тусгаар тогтносон улсын иргэн байна гэж босготоо итгэлтэй амардаг. Тэгэхээр бидний өвд эдэс тусгаар тогтнолыг дараах байдлаар ангилж ирсэн байна л д. Тархины тусгаар тогтнол, төрийн тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол, газар нутгийн тусгаар тогтнол гэж. Миний нутгийн газраас бурхан уусан ч бүү гэж Ордын ялгуусан удад галдан бушгах хэлсэн байдаг. Тэгвэл бид бүхэн газар нутгаа инх их хайлж хамгаалж иж бидний өвд эдэс. Өнөөдөр бидний Монголын газар шорооноос өдрөх тусан машинаар очиж байгааг хараад зүрх минь үнэхээр хэмтэрдэг. Зүрх сэтгэл минь. Магадгүй ямар ч улс орны ямар ч соёлууд бидний тархийг яаж угааж байсан ч миний зүрх сэтгэлд Монголоо хайлах сэтгэл минь одоо ч гэсэн байсаар л байгаа. Өнөөдөр Монгол цус ч гэсэн бохирдож байгаа. Дэлхийгээр тарсан монголчууд байдаг ч гэсэн жинхэнэ Монгол гэдэг цусыг агуулж байгаа өнөөдөр 3 сая гаруй монголчууд Азийн цэшинд амьдарч байна. Бид бүхний зүрх сэтгэлд Монголоо хайрлах сэтгэл байх юм бол энэ бидний тусгаар тогтнолын хамгийн том зэвсэг хүч байх болно.